Ирээдүйн сценаар боловсруулах нь төрийн болон хувийн салбарт стратеги төлөвлөлт хийхэд өргөн ашиглагдах болсон арга зүй юм. Үүнээс хамгийн алдартай нь Өмнөд Африкийн сценаар бөгөөд арьсны үзэлт апартейд дэглэм улс төр нийгмийн гүн хямрал давтан нурж Өмнөд Африкчууд ардчлалын замыг сонгосон үед улс орны хувь заяаны талаар нийгмийн өргөн зөвшөлтсөлд хүрэх зорилгоор хийсэн сценаар илээ. Монфлох гэж нэрээр алдаршсан энэхүү сценаар боловсруулах ажиллагаа Өмнөд Африкийн цаашдын 10 жилийн дур төрхийг 4 янзаар тодорхойлсон юм. Энэ дөрвөн зураглалаа уугуул нутгийнхны амьдрал болоод домог сүсэг бишрэлт ойр байдаг амьтдаар бэлэгдэн үзүүлсэн нь хүмүүст ойлгомжтой болжээ. Эхний хувилбарт улс төрийн хүчнүүд эв нэгдэлгүй шинжлэгийг зөрөгтэй хийхгүй бол тэмээн хяруул болно гэж үзсэн байна. Уг нь шувуу боловч хизээч нисэх хувьгүй газрын амьтан болж үлдсэн тэрээр элсэнд толгоогоо нуугаад бусдад харагдахгүй байна гэж итгэдэг тухай домог байдаг. Дараагийн хувилбарт доглон галууны үлгэрийг авчээ. Шилжилт шийдвэртэй хурдан явж чадахгүй бол доглон галуу шиг болно. Учир нь тэр нисч чаддаг боловч шархатснаасаа болоод газарт буужээ. Ирээдүйн тодорхойгүй. Цаашдаа эдгрээд нисэх үү эсвэл чон нохой хоол болох уу бүү мэд. 3 дахь хувилбар нь Икарын домог. Энэ нь цаасан далавч хийж нисгэтэл наранд хит ойртсноос далавч нь шатаж унсан Икарын домог юм. Засаг түр нь олдсноосоо тараахан их байвал нэгэн үе сайнаар хилэгдэх боловч хоосон амлалт ханшны уналтад хүргэнэ. Энэ нь Икар нисч чадсан нь үнэн боловч эргээд унсантай агаар нэг юм а. Харин сүүлийн хувилбарт фламинго хэмээх үзэсгэлэнт тоогрууг авчээ. Нисэхдээ аажуухан дэгцээр буцалтгүй гүйсээр хөөрдөг агаарт нэг гарсан хойноо эргэж цуцалгүй дэвэн дэвсээр одох энэхүү үзэсгэлэнт шувуу холын холыг туулдаг. Хамгийн гол нь энэ шувуу тэмээн хяруул, шархацсан галуу, хөөрхий Икар шиг ганцаардмал амьтан биш гэн. Эдийн засгийн шинжлэлийг гар санаа нийлэн буцалтгүй зөрөгтэй хийж засаг түр нь нэр нүүр олохын тулд нийгмийн халамжид чиглэсэн популист бодлогыг яаран хэрэгжүүлэхгүйгээр аажим хүчээ авч тогтвортой хөгжихийг энд бэлэгджээ. Манай улс энэхүү сценарын арга зүйг ашиглан 3 удаа ирээдүйн сценаар буюу зураглал гаргасан юм а. За нээлттэй нэгэн форум 2004 онд анхны ирээдүйн зураглал гаргасан бөгөөд бизнесийн шин салбарын хөгжил, Монгол-Орос, Монгол-Хятадын харилцааны асуудлыг манай улсын хөгжилд нөлөөлөх хамгийн хүчтэй хүчин зүйл гэж үзэж, тэдгээр хүчин зүйлсийн харилцан үйлчлэлээс хамаарсан 4 зураглал боловсруулсан юм. За энэ 4 зураглалын эхний хувилбар нь их нүүдэл. Монгол улс ноцтой хүндрэлүүдтэй тулгарна. Эдийн засаг зогсонго байдалд орсны улмаас ард иргэд хүчтэй гар хүсэмжлэх болж ардчлалын Төв Азийн загвар тогтно. Монголыг дэмжигч донорууд зай барьж дэмжлэг зогсно. Япон улс Монголын эрдэс баялагийг сонирхон дорвитой хөрөнгө оруулалт хийх боловч томоохон дэд бүтцийн төслүүд хөрөнгийг сорж цаг хугацаанд дуусалгүй сунжирч үр ашгаа өгөхгүй. Орос Хятад улстай харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж чадахгүй. Орос улстай өрийн болон хамтын үйлдвэрүүдийн асуудлаар үл ойлголцол үүсэх бол Хятад улс дотоод асуудалтаа төвлөрнө. Байгаль орчны доройтол эрчимжиж хөдөөгөөс хот руу нүүнэ. Боловсрал авахалжтай гадагшаа нүдлэлнэ. Дараагийн хувилбарт ах トゥ хөшийн дунд. Зүүн хойд Азийн бүс нутгийн интеграц хэлснээр Монголын эдийн засгийн хөгжилд шинэ боломжуудыг нээнэ. Хөрөнгө оруулалт үндсэндээ эрдэс баялагын салбарт төвлөрөх бөгөөд Монголын худалдааны гол түнш болох Хятад улсын хөрөнгө оруулалт давмгайлна. Уул уурхай, уур амьсгалын өөрчлөлтийн давхар нөлөөндор байгаль орчны доройтол газар авч усны нөөц эрс багасч бэлчээрийн хомсдолд орно. 3 дахь сценарт итгэл даах Монгол буюу бизнесийн шин салбарын хөгжилд суурилсан эдийн засаг. Монгол улс эдийн засгийн либерал бодлого явуулж тээврийн болон харилцаа холбооны дэд бүтцээ хөгжүүлэх үндсэн дээр гадаад ертөнцтэй илүү ойртон гадаадын хөрөнгө оруулалт үлэмж татна. Япон, Европын холбоо, Америк улс Монголыг сонирхоно. Орос Хятад улстай хамтын ажиллагаа өрнөн. Эдийн засгийн хүндийн төв, уул уурхай, хөдөө аж ахуй, ноолуур зэрэг уламжлалт салбараас бизнесийн шин салбарт шилжинэ. 4 дахь хувилбар нь улаан бэжин буюу Монгол-Орос, Монгол-Хятадын харилцаанд улс төрийн сонирхол давмгаалах тухай авч үзсэн юм а. Хятад улстай эдийн засгийн харилцаа үлэмж өргөжинд хэлж, Хятадын хөрөнгө оруулалт ихээхэн нэмэгдэнэ. Үүний дүнд эдийн засаг өсч, амжиргааны түвшин дээшлэгч төлөөс нь улс төр эдийн засгийн хувьд Хятадаас хараат болох явдал юм. Нээлттэй нэгэн форум
2012 онд дараагийн зураглалаа гаргасан бөгөөд 2021 оны зураглал гаргахдаа манай улс эрдэс баялгаа зохистой ашиглаж орлого олж чадах хэсэг, олсон орлогоо зөв зарцуулж чадах хэсгээс хамааруулан мөн 4 сценаар гаргасан юм. Үүний эхнийх нь зоргоор нь орхисон бол илүү байх хувь заяа буюу байгалийн баялгаас орлого авч чадахгүй. Дараагийнх нь өгөөмөрт найдсан Монгол заяа буюу байгалийн баялгаас орлого авч чадахч зөв зарцуулж чадахгүй тухай зургалсан бол 3 дахь сценарт өмнө говийн ногоон картны эзэн заяа буюу эдийн засгийг төрөлжүүлж чадахгүй тухай өгүүлэх бол их хувь заяатай орны иргэн заяа сэдвт 4 дахь зураглалаар авсан орлогоо зөв зүйтэй зарцуулж эдийн засгаа олон тулгуурт болгож чадна гэж үзсэн юм а. 4 заяа сценарийг Нийгмийн нийгэм форумын вебсайтаас үзэх боломжтой. За харин Монголын 3 дахь сценарийг Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан юм а.